Самацхан уу? Налагчуудаа хайрт үгүй. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид шин сэтгэлийн мэдчилгээ шинэхэн дугаараа налах дүүргийн 109 төр сургуулиас та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна. Энэ цаг мөчид эрхэм хайртай багш Мегмар Дайрдаа хэмээн хаяглаж хан ард бүжгийн спортын наламд амжилттай оролцсон баг хамт олон болон эцэг эхчүүдийн зүгээс илгээсэн маш гоё урмын талархлын мэдчилгээгээр багш бүсгүйг гинтийн бэлгээр баярлуулцгаая. Самацхан уу? Мегмар Дайр багш байгаа лу? Манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Маш олон үзэгчтэйгээр бид шинэхэн дугаараа бэлтгэхээр яг одоо 109 төр сургууль Мегмар Дайр багш тэр хүрэлцэн ирээд байна. Юун түрүүнд энэ өдрийн мэд хүргэе. Багшийн ажил алба тавтай байна уу? Тавтай сайхан байна. Би жоох хичээлээ. За, дараа багшаа өнөөдөр 4 сарын 25. Таны хувьд ямар өдөр вэ? Юу лээ? Ямар нэгэн санаж байгаа өдөр дурсамжтай өдөр үү? Эсвэл жирийн л нэг ажил. Жирийн ажлын л өдөр юм шиг байх юм. Тэглгүй яг хөө тэгэхээр бид нар хүмүүсийн төрсөн өдөр аль эсвэл ямар нэг тэмдэглэлт баярын өдрөөр гинтийн бэлэг барьдаг. Гэхдээ энэ удаа ирсэн шалтгаан маань арай өөр байна. Маш олон хүмүүсийн танд хаяглаж ирсэн талархал бас урмын үгсийг аваад ирсэн учиртай. Тэгэхээр өөдөөс нь хараа зогсож байгаа энэ олон хүүхдүүдийг хараад ер нь миний ирсэн хэрэг явдлыг бас гадарлаж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр мэдчилгээнийхаа зорилгыг бид илүү тодорхой олох үүднээс эхлээд бас асуумаар байна. Саяхан багшийн хувьд бас нэгэн сайхан дурсамжтай мөчийг шавнартайгаа хамт бүтээлцсэн гэсэн тэр талаараа хуваалцъя. Ямар уралдаанд ямар амжилт үзүүлсэн бэ багшаа? Бид нар болохоор нөгөө сая дүүргийн нөгөө хөгжөөний дэмжигчдийн аврах шалгаруулах тэмцээнд оролцоод дүүргээс хоёроор гарсан гэсэн нийслэлийн хэмжээнд тэмцээнд оролцох болоод яг хүүхдүүдэд аваад айгу сайхан оролцсон. Ер нь бол анхны удаа гэхэд нэлээд өндөр үзүүлэлттэй. Үнэхээр бахархмаар оролцсон байхгүй юу? Тэгээд тэр бол нэгээр дурсамжтай сайхан. Тэгээд одоо өнөөдөр одоо ямар өдөр байсан юм болоо л гэж их гайхлаа сая энэ дотор асуугаад. Тэглгүй яг хөө тэгэхээр миний ирсэн хэрэг явдлыг бас түүнтэй холбоотой байна. Тэгээд багш хүн гэдэг хизээд хүнээр баян байдаг. Тэр дундаа эрхэм залуу багш та бас энд цугларсан их олон хүмүүсийн шавнарынхаа зүрх сэтгэлийн галыг асааж өгсөн учраас манай хамт олноор дамжуулж магштай маш гоё талархлыг дамжуулахаар эдгээр хүүхдүүд намайг тань дээр авчирсан учиртай. Ингэхдээ заавал багшд маань маш гоё шүлгийн мөртүүдийг уншиж өгөөрэй. Хамгийн гоёор нь баярлуулж өгөөрэй гэсэн байна. Тэгэхээр олон ээж аавын оюуны мэлмиг гэрэлтүүлж, онцгой төрсэн багш мэрэгжлийг тань хүндэтгэн дээдэлж, багш найраглалыг бид яг одоо танд зориулж уншиж өгөх гэж байна. Тоглон сайхан сонсон үзье гэж бодож байна. Ерийн юрчны хотноос ертөнцийн дэвжээнд хөтөлсөн, ерхөг найгсан талаас 9 гарагт хүргэсэн, багш та хүүхэд шөөгсөн их өргөөний эзэн, багш та хүсэл тэмүүлэл юм тэргүүн өх юм шүү. Бид бүхний зүрх сэтгэл зориг тэмүүлэл бүхний гүүрэн байж үргэлж шавнарыгаа дэмжиж байдаг. Хөөхөн дараа багштай хязгааргүй их баярлалаа. Танда маш их хайртай шүү. Бидэнд ямар нэгэн ялалт чухал биш. Харин багштай хамт өнгөрүүлсэн мөч бол бидний амьдралын хамгийн том дурсамжтай ялалт байсан юм шүү. Багштай баярлалаа гэд яг одоо чери хамтлагийнх нь хөөхөн шавнараас нь мэдчилгээ дэвшүүлж байна. Хүлээн авна уу? За тэгээд дараа багш би бэлэг авчирсан. Гэхдээ энэ бэлэг бүр маш хүнд. Гэхдээ ямар нэгэн эд материалын гэхээс илүү их олон хүмүүсийн сэтгэл шингэсэн байгаа. Энэ дотор яг одоо 16 хүүхдийн тус бүр хэлхийг хүссэн зүрх сэтгэлийн захидал байгаа. Тэгээд бас дараагийн бэлгийг энэ цэцгийн баглаа байгаа. Гэхдээ зүгээр нэг ургадаг худалдааны сарнаа биш багшаа. Энэ цэцгийн баар өөрөө тархинасаа цэцэгсийг ургуулж байгаа бэлгшээлтэй. Тэгээд дотор нь байгаа цэцгийн баглаа хэрвээ харах юм бол энийг танд зөвхөн зориулж 24 цагийн турш тасралтгүйгээр зүрх сэтгэлээ шингээж нэгсэн байгаа гараар. За тэгээд доор нь бас ийм гоё сэтгэл шингэсэн бэлгийг зөвхөн дараа багшд зориулсан цор ганц цэцгийн баглаатаагаар өргөж байна шүү. Хүлээн авна уу?
Тэгэхээр ямар ч энэ цаг мөчид хөөрхөн шавнар нь танд хамгийн гол нь сэтгэл шингэсэн бэлгээ өргөн барьсан. Одоо өөдөөс нь бас хараад зогсож байна. Онцгойлон бичлэгтээ дурдахыг хүссэн зүйл нь олон өдөр хамт бэлтгэл хийсэн гэсэн. Ингэхдээ бидэнд олдсон талбай юу нөл байна? Гадаа фестивал заа ер нь л анги хамт болон бараг сургуулийн талбай дээр ч гэсэн салхи шуургыг тоохгүйгээр багш маань хоёр жоохон хүүхдээ хаян байж бид бүхэнтэй үргэлж хамт байсанд нь хамгаас их баярлж байгаа гэсэн шүү. Одоо барыг захаасаа уйлаад зогсож байгаа шиг байна. Тэгэхээр энэ та бүхний бас маш гоё дурсамжийн гэрчин болох болов гэж бодож байна. Хөөрхөн шавнартай андаж талархал тэгшүүл. Би ч одоо их ойлгоо юм шүү дээ. Одоо гайг байгаа. Ер нь бол хүүхдүүдтэй их баярлж байгаа. Тэгээд цаашдаа тэгээд ингэ зөндөө олон тэмцээн хүүхдүүдэд илүү сайн оролцуулахыг хичээнэ. Үлгэрлэхийг хичээдэг. Бүгд ингээд ажиллаа яаж игээ зохицуулаад цаг гаргах маш нэмэр баярлаг шүү. Та нарыг би бүр илүү сайжраасай л гэж хүсдэг шүү. Бүгдэнд нь хайртай шүү л гэж хэлээд таа. Илүү мяхаар уйлах гэдэг. За тэгээд энэ жил бол манай Черри хамтлагийн хувьд дүүрэгтээ 2 дугаар байранд, харин нийслэлийн хэмжээнд шагналт 8 дугаар байранд амжилттай оролцсон. Тэгэхээр эх жил бол ийм хөөрхөн хүүхдүүдтэй багшийн баг тэргүүн байр авахд бол би дав эргэлзэхгүй байхаа гэж бодож байна. Тэгээд сайн багшийн гар дээр маргаашийн наран манддаг гэсэн олон хүүхдүүдийн зүрх сэтгэлийн галыг асааж өгсөнд баярлалаа. Онцгойлон бас энэхүү мэндчилгээг явуулахад таны шав нандин эрдний ээж бас бид бүхэнд чин сэтгэлийн талархлыг өргөж энэ цэцгийн баглааг нэхэд л ээдээ багшийг маань маш гоё баярлуулж өгөөрэй гэсэн. Тэгээд энэ дунд шавнарын бас эцэг эхчүүдийн хайр шингэсэн байгаа. Тэгээд хамгийн гоё зүйл нь мэрэгчлэрээ бахархах тэр дундаа хөөрхөн шавнар эцэг эхчүүдээс хүндлэл хүлээх байхаа гэж бодож байна. Тэгээд танд ажлын амжилт хүсээд энэ удаагийн дугаараа бид жаргая. Багт нь амжилт хүсье. Бас баяр хүргэе. Баярлалаа амьдрал тааралцсан хүн бүхэнд. Баярлалаа хаз чаргал бэлгэлсэнд. Баярлалаа баяр чаргал бүхнийг минь хуваалцсан. Баярлалаа та нартай. Баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд. Баярлалаа ухаарл бэлгэлсэнд. Баярлалаа өтгөр хүнийг минь хуваалцсан. Баярлалаа та нартай. Хүнийхэн хорвоорын хорон бүхэн ерөөлтэй.